bottoming phase уу дэшээ явах уу доошоо явах уу хэдүүлээ мэдэхгүй байна. Эзэн нэг цагт энэ 8, 9, 10 сард TLT томоохон хөдөлгөөн хийн. Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө томоохон хөдлөн. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дэш явах хаа. Яг гэх юм бол энэ одоо Украинд хилцэлт хүрч чадахгүй Орос, Европ алцаал явах юм бол Европт энэ дайн ширүүсэд ирэх юм бол тэ ерөөхдөө мөнгө хаашаа зүгтах юм бэ гэх юм бол Америк руу зүгтнаа. Өчигдөр өнөөдөр хоёр сөрөг мэдээлэл гарсан. Эхний томоохон мэдээлэл юу байсан бэ гэх юм бол Moody's Америкийн томоохон кредит rating agency юу гэсэн бэ гэх юм бол Америкийн засгийн газрын үрийг Treasury Америкийн бондыг 3A үнэлгээгээс Английн бууруулсан 2A+ руу энэс олж ерөөхдөө S&P 500 Dow Jones Index ерөөхдөө жоохон сандраад жоохон анаа алдсан. Нэмээд Японы ерөнхий сайд Японы сангийн сайд эдийн засгийн тухай юу гэж хэлсэн бэ гэх юм бол бид нар татвараа буулгах чадахгүй маань бид нар үргэлжлүүлэн мөнгө хөвлөх нь хэцүү болж эхэлж байна. Зардал дэндүү өндөр болж байгаа. Татварын орлого нэмэгдэж байгаа хэрнээ халамж арт түмдээ өгж байгаа тэтгэвэр мэтгүүрийн зардал ингээ өсөд байгаа учраас бид нар ерөөхдөө хүнд байдалд орсон байгаа өөрийнхөө эдийн засгаа Грек улсын эдийн засагтай зүүрлэл одоо харьцуулсан. Энэ бол аягүй муу мэдээлэл. Айнаас болж ерөөхдөө та харж байгаа юм бол HIMSS pre-market дээр бууртсан байгаа. Одоо яг одоогийн байдлаараа зах зээл ойролцооныг цаг 30 минут дараа нэгтэн HIMSS-ийн хувьцаа $62.20 явж байгаа. Өнгөрсөн 4 сарын 28-наас HIMSS бол зогсолтгүй дэше пууж унтсан. Энэс бол хэдүүлээ хөрх ашиг хийсэн. За тэгэхээр ерөөхдөө одоо $66 $65 дээр томоохон resistance байгаа. Тэгээд rising wedge л явж байгаа. Жишээлбэл одоо өнөөдөр маргааштай энийг цөмөлж чадахгүй юм бол double top гарч магадгүй. Гэхдээ бас эх 7 хоног энэ wedge-наас дэше өсч гарах магадaltaй. За гэхдээ Tesla дээр бас яг адилхан юм rising wedge харагдсан. За та ингэ zoom in хийж байгаа юм бол юу юм бэ гэх юм бол нэг бол дэше нэг бол доошоо тэгээд энэ зах зээлийн сөрөг мэдээлэлээс болж гэхдээ энэ амар урт хугацааны чарт ерөөсөн биш те нэг цагийн чарт окей тийм учраас нэг амар хүчнтэй бол биш. Тэгээ болсон байх юм бол энэ wedge-наас доошоо унтсан. Ерөөхдөө өнгөрсөн 7 хоног 5 дахь өдрийн сүүлээр $349 дээр Tesla-гийн ханш нь хаалт хийсэн бол одоо $337 дээр буурсан байгаа. Гэхдээ өнөөдөр орой хэдүүлээ баг зэрэг HIMSS, баг зэрэг Tesla аль-алингийн жоохон авна шүү. Окей. 1-2% л нэмж авах. Тийм учраас одоо ингэсгээд удахгүй trade portfolio alert орж ирнэ. Тухайд та зүгээр хуваарлтын дагуу баг зэрэг нэмээд авчаарай. За, Nvidia-гийн хувьцаа бас адилхан жоохон өнгөрсөн 7 хоног $135 хаалт хийсэн бол одоогийн байдлаар $131 дээр явж байгаа. Channel-ийнхэн яг голтой RSI нь ерөөхдөө нэлээд bullish байснаа одоо буцаагаад жоохон буурж эхэлж байна. Nvidia дээр нэг сүртэй юм одоохондоо хийх хэрэггүй. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө олгох болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа таадаа бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл таад бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл таадад өгнө. Окей, Robinhood бас яг адилхан өсөж исэн. Өсөөл явж байгаа. Pre-market дээр 50-21, Robinhood дээр нэг одоохондоо нэмэх хэрэггүй. Магадгүй хэдүүлээ 3 дахь юм уу 4 дахь юм уу 5 дахьд энэ 7 хоног ханшууд нь хэр явснаас хамаарат хэдүүлээ энэ дээр жоохон нэмэлт шийдвэр гаргана. Гэхдээ одоо Robinhood дээр одоохондоо хийх юм байхгүй маань. S&P 500 түрүүн өнгөрсөн 7 хоног $594 дээр хаагаад одоогийн байдлаар 588 дээр явж байгаа. Нэг сүртэй уналтуул болоогүй. Гэхдээ
зах зээл дээр байгаа хөрөнгө оруулагч чинь жоохон сандарсан байдалтай байж байгаа шүү. За тийм учраас сэдвүүлээ одоо томоохон хөдөлгөөн өнөөдөртөө хийх хэрэггүй. Dow Jones бас яг адилхан. Энд бас нэг томоохон gap байгаа. Гэхдээ gap-ыг заавалчгүй нөхөх шаардлага байхгүй. Энэ gap бол дүрэгдсэн. Энэ gap бол одоо хоёлаа ингэ нээлттэй байгаа. Магадгүй одоо жоохон pullback хийх юм шиг харагдаж байгаа. Окей. Alt бол яг энэ channel-ийн дэд цэг дээр жоохон ойгоод тэгээ одоо буцаад дэш явж байгаа. Юунаас болж байгаа юм бэ гэх юм бол те мэдээч дайн өнгөрсөн 7 хоногт 5 сарын 15 болох хэвээр Истанбулын хилцэл ерөөхдөө Украины хувьд бол фейлдсэн. Их тайван бол болохгүй. Өнөөдөр шүний цагаар Дональд Трамп Путин хоёр уцаар ярина. Тэндээсээ бас нэг олигтой юм гарахгүй байх гэж би бодож байна. Тийм учраас энэ алтны ханш ерөөхдөө одоо double top хийгээд pull back хийгээд тэгээ одоо эндээ хажуу тийш явах юм уу эсвэл энэ channel руу орох нь үгүй юу хэдүүлээ зүгээр таамаглал зүгээр ажиглал харчээ. Окей. Нефт энэ яг энэ downtrend line дээр ойгоод буцаагаад downtrend өргөжүүлж байгаа. Манай тэр Valaris гэх мэтчлэн Occidental Petroleum, Devon Energy-гийн хөрөнгө оруулалт хийх цаг болоогүй л хэвээрээ байгаа. Окей. За одоо илүү том макро төвшин дээр очие. Энэ TLT юу юм бэ гэх юм бол Америкийн засгийн газрын бонд. Та нэг харж байгаа юм бол маш удаан хугацааны falling wedge руу явж байна. Нефтний үн ханштайгаа адилхан. Нефтний үн ханш ерөөхдөө энэ wedge-наас хязгаар гарсан байх юм бол энэ үедээ яг гарсан. Өнгөрсөн 4 сарын ихээр ерөөхдөө collapse хийсэн. TLT энэ bottoming phase уу дэшээ явах уу доошоо явах уу хэдүүлээ мэдэхгүй байна. Хизээ нэг цагт энэ 8, 9, 10 сард TLT томоохон хөдөлгөөн хийн. Америкийн засгийн газрын бонд ерөөхдөө томоохон хөдлөн. Миний таамаг юу юм бэ гэх юм бол дэшээ явах хаа. Яг гэх юм бол энэ одоо Украинд хилцэлт хүрч чадахгүй Орос, Европ алцаал явах юм бол Европт энэ дайн ширүүсэд ирэх юм бол ерөөхдөө мөнгө хаашаа зүгтах юм бэ гэх юм бол Америк руу зүгтнаа. Окей. Энэ бол нөгөө Америкийн засгийн газрын 10 жилийн хугацааны бондны хүүгийн түвшин ерөөхдөө та харж байгаа юм бол 3 сараас ахуулаад ерөөхдөө uptrend дотор явж байгаа. Гэхдээ ерөөхдөө өнгөрсөн жилийн одоо 4%, 3%-ны хооронд ингээл могоо шиг ингээл дээшээ доошоо явжлаа. Шийдвэр гарах цаг арай болоогүй байна. Гэхдээ энтэй зэрэгцээд шийдвэр гарах хаа. Энэ одоо дээшээ явчих юм бол Америкийн бондын хүүгийн түвшин буурна гэсэн үг шүү. За яа буурна гэсэн үг. Доошоо явчих юм бол хүүгийн түвшин өснө гэсэн үг. Окей. Миний таамаг юу юм бэ гэх юм бол Европын нөхцөл байдал муудаад ирэх юм бол энэ золттой дэшээ явах хаа. Гэхдээ энэ 10 жилийн treasury yield-наас юм харахад нэг сүртэй юм одоохондоо яг харагдахгүй байна. За, долларын индекс хэдүүлээ хамт харцгаая. Энэ хязгаарынхаа бэ гэх юм бол 2003 он, 24 он, 25 оны байдлаараа тэгээд ер нь бол Дональд Трампын сонгуул болсноос хойш ерөөхдөө доллар маань эрчтэй ингээд доош бууж байгаа. Еврол нь хаана байсан бэ гэх юм бол нэг 98 дээрээ тэрнээс хойш ерөөхдөө буцаагаад өсөлтөй явж байгаа. Хүн болгон ерөөхдөө доллар нуурн доллар худлаа алт пожент нь бла 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 гэл зөндөө юм ярьдаг. Миний зүгээс бол тийм юм ерөөсөй байхгүй. Одоо йен эвгүй болно, евро буцаагаад эргүүлээд буурна. Тэгээд ер нь бол юу харагдаж байна гэх юм бол энэ US долларын индекс дээр удахгүй нэг ёроолох гарч ирэх байхаа. За бүр холоос ингээ хараад үзье 2011 оноос 2025 он хүртэл ингээ таад нэг харж байгаа юм бол энэ channel uptrend channel дотроо явж л байгаа. Окей. Ковидын үеэр ерөнхийдөө энэ channel-ийнхаа ёроолт дээр double bottom хийгээд тэгээд ерөнхийдөө ковидын дараах ингээ дэшээ пуужинтсан. Тэрнээс хойш ерөнхийдөө буцаага доошоо явж ин sideways consolidation. За тэгээ энэ channel-ийн ёроолтой буцаагаад золгоод тэгээ хаашаа явах магадaltaй бэ гэх юм бол долларын индекс маань буцаагаад 128 129 руу явах бүрэн боломжтой. Та сонсож байгаа юм бол миний хашил хөдөлж байгаа. Миний толгой бас амар өвдөж байгаа. Тийм учраас өнөөдөр ойлгохтой ажил хийж чадсангүй толгой амар ингээд яаж байгаа учраас тэгээ хичээгээд энийг одоо хийж байгаа шүү. Sorry. Тэгээд ингээ харах юм бол wedge formation болж байна.
энэ дээр support level байгаа энэ одоо нөгөө долларын индексийг zoom in хийсэн байгаа шүү заяа. Тэгээд магадгүй энэ жилийн 5 сарын сүүлээр 6 сарын үеэр энэ дээр breakdown хийгээд энэ ёроолтоор 1 юм 2 удаа агаад тэгээд ерөнхийдөө энэ жилийн 8-9 сард ер нь бол буцаагаад дээшээ өсөх хандлагатай байх шүү байна. За доллар өснө гэдэг чинь алт буурна гэсэн үг. Доллар өснө гэдэг чинь нефт бас буурна гэсэн үг. Бусад валютууд буурна, биткойн буурна гэх мэт чинь тийм учраас тэрнээ хэдүүлээ бэлэн бай. Доллар өснө гэдэг чинь бас хувьцаанууд буурна гэсэн үг шүү. Заяа. Тийм учраас энэ долларын индексийг хэдүүлээ одоо илүү ойрхон хараад энэ бас энэний нөлөө бидний багц томоохон орж ирнэ. Тэгээ магадгүй хэдүүлээ удахгүй хувьцааныхаа процентуудаа багасгаад магадгүй энэ долларын индекс руу орох ёстой байж магадгүй шүү. Окей. Ер нь бол тий доллар одоо сулраа дуусчих шиг байх шиг байна. Тий. Окей. Тиймэрхүү байдалтай байгаа. Тэгээд ойролцоо нэг цагийн дараа trade alert орж ирнэ. Манай School community дээр хэдүүлээ баг зэрэг HIMS авчи, баг зэрэг Tesla авчи. Тэгээ өөр хийх юм одоохноо байхгүй. Манай community-гийн page руу ороод шинээр гишүүн орж байгаа хүмүүс тий дөнгөж багцаа нээж байгаа хүмүүс манай равдангийн тавьсан энэ шин гишүүний одоо багцын зурган дээр дарчаад тэгээд эндээ тааруулаад та одоо beginner-ууд шинээр дансаа дөнгөж сайн нээсэн interactive broker дээр дансаа идэвхтэй болгосон хүмүүс тэрнийхээ дагуу багцаа нээчээрэй. За тэгээд trade alert дээр ирүүлээд уулзъя. Тэгээд маргаашийн апдейт дээр бас мэдлцгээе. За та сайхан амарцгаарай. За хөрөнгө олонтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгийн зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хувьцаалал хөрөнгө олт хийдэг хүмүүс ганцхан нэг ашигтай хөрөнгө олт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө олт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн төвшөнд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хувьцаа ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдхан байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 нэг болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын өсгөл яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ ирэх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таада хуваалцсан. За тэгээ манай равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлах өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэхэр бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та School дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та Join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.